хүний эрхийн үндэсний комиссараас хүний эрхийн үндэсний комиссад одоо хуулийн заасан чиг үүргийнхээ дагуу сэтгүүлч одоо мэдээлэл бэлтгэхдээ хүний биометрик мэдээллийг ингээд зөвшөөрлгүй ашиглажээ гэдэг зөвлөмж өгчээ. За энийг судлаад үзэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дээр бол 12.1 дээр байна уу да. Сэтгүүл зүйн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглаж болно гэдэг заалт байгаа. За энэ бол тухайн үедээ хуулийн хэлэлцүүлгийн шатанд яг энэ одоо өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор кейсүүдийг хууль хэлэлцэх шатанд их хурлын гишүүд ажлын эсгүүд гаргаж тавьж агаад энэ эрх чөлөөг сэтгүүлзүүд нээж өгсөн заалт байхгүй. Тэгэхээр өнөөдрийн үүсэж байгаа асуудлыг бид нар томоор харах хэрэгтэй. Нэг байгууллагын эрх хэмжээнд халдлаа гэхээс илүү энэ бол хүний эрхийг хангах зорилгоор, хэрэгжүүлэх зорилгоор баталсан хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хүний эрхийн комисс ч гэсэн хүний эрхийн комисс бол хараат байх ёстой гэдээ хуулийг буруу хэрэглээд байж болохгүй. Үндсэндээ асуудал юун дээр үүсэж байна гэхээр хүний эрхийн комиссоос гаргасан тэр зөвлөмжөнд үндэслээд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэсэн асуудал. Энэ өөрөө хууль буруу хэрэглээд хуулийг гуйвуулад хэрэглэсэн асуудал дээр хүний эрхийн комисс үйл ажиллагаандаа бол дүгнэлт хийх хэрэгтэй. Бид хараат бусаа гэд хуулийг буруу хэрэглээд буруу хэрэглээд хүний эрхийг зөрчөөд ээж болохгүй л гэдэг асуудлыг засгийн газар бол гаргаж тавьсан. За хариуцлага тооцох асуудал бол хариуцлага тооцох саналаа хүргүүлэх хэрэгтэй. За мөн түүнчлэн Монгол улсаас баталсан их хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийнхаа хүрээнд Монгол улсын засгийн газрын тэргүүн, засгийн газрын бүтцийн байгууллага, төрийн өмчт компани дээр одоо хариуцлага тооцох чөлөөлөх асуудлыг бол тавих бүрэн хэрэгтэй гэж үзэж байна.